Юу ч тийм цагсаад засгийн зовлон жаргалыг би ойлгож байгаа. Тэгвэл одоо ингэ худлаа панг өрхө болмоор байна шүү дээ. Одоо бидний энийг хурал дээр ингэ суугаад баахан төлгөө яриад тэгснэ биелэлтийг нь цаасаар өргөөс нэг цаас хийгээд үйлдвэрлээд энд юм яриад амьдрал сайжирдаг бол болж л юм л. Наадах төлөвлөгөө чинь хэрэгжээд энэ бол хуудас цаас уншаад яриад тэгээд долоон буудлын должимыг амьдралаа сайжрах энэ аж ахуй нэгжид сөхөрч гисэн татвараа төлж дийлэхгүй байгаа аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлгээд байгаа энэ нөхдүүд диемэн дээр ямар өөрчлөлт гарах юм бэ? Яг энээсээ л энд л хариулт авъя гэсэн шүү дээ. Түүнээс та надад орж ирээд наадахын өрөөс нь хэсгийг уншаад энэ төр 0.3 муруу хийн ч ойлгохгүй. Ер нь ингэж одоо нэг юу гэдгийг хуучилсан арга барилаар ингэж ажиллахаа болмоор л юм да. төлөвлөгөөг би буруу гээгүй.